Улсын ерхий прокурорын газраас санаачлан холбооны бүгд найрамдах Герман улсын Ханс Зайкийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж буй үндэстэн дамсан зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг, хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаа авах хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотно боллоо. Тус эрдэм шинжилгээний хурал нь зохион байгуулалтаа гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд прокурорын гүйцэтгэх үүрэг, хууль бусаар олсон хөрөнгийг мөшгөх, зарцаах, хураах, буцаа авах болон холбогдох хариуцлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилт, хамтын ажиллагаанд тулгамдж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх өр нөлөөтэй арга замыг тодорхойлох зорилготой юм. Хурлын үндсэн илтгэлийг Чингис хаан одонд Шийдлэг ухааны академийн жинхэнэ гишүүн, хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Наран Гэрэл, олон улсын шинжтэй зохион байгуулалттай гэмт хэрэг ба Монгол улс дахь өнөөгийн нөхцөл байдал сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хууль бусаар хөрөнгийг мөшгөх, буцаа авах, тулгарч буй сорил, прокурорын үүрэг оролцооны талаар холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари мужийн Мөнхний прокурорын газрын мөнгө угаах гэмт хэрэгтээ тэмцэх хөрөнгө буцаах газрын дарга Хилдгерт Бомлер Хёсл, бүгд найрамдах социалист Вьетнам улсын ардын дээд прокурорын газрын эдийн засаг авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих газрын дарга Дао Тин Чон, бүгд найрамдах Азербайжан улсын ерхий прокурорын газрын тусгай хураан авах ажиллагааг зохион байгуулах газрын орлогч дарга Гүн Айбованаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд нэгдсэн үндэсний байгууллагын маань сурвалжах бодис гэмт хэрэгтээ тэмцэх алба, олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага ILO, Монгол улсад тулгамдж буй асуудалд шийдвэрлэх арга замын талаар улсын ерхий прокурорын газар, улсын дээд шүүх, кибер аюулгүй байдлын зөвлөл, тагнуулын ерхий газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар, Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба, санхүүгийн зохицуулах хороо, улсын хурлын 5 газрын парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, мөн Transparency International Монгол төрийн бус байгууллагаас ирүүлсэн нийт 16 илтгэлийг хэлэлцүүллээ. Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрийн судлаач, эрдэмтэн, шүүгч, прокурор, хууль сахиулагч зэрэг 120 орчим хүн оролцлоо.